Сайн дурын ажилтнанд зориулсан цахим сургалт. Сайн дурын үйл ажиллагаанд оролцгоё. Энэхүү дугаарт та бүхэнд сайн дурын ажил хийж эхлэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээллүүд, сайн дурын ажилтны ёс зүй, ялгаатай олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх, ажиллаж байгаа байгууллагаас авах шаардлагатай мэдээллүүд, сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэх болно. Сайн дурын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан I volunteer CGMN. Өмнөх хичээлээр та бүхэн сайн дурын үйл ажиллагаа гэж юу болох, сайн дурын ажилтан гэж хэн болох зэрэг ерөнхий мэдээлэлүүдтэй танилцсан. Сайн дурын ажил эхлэхээс өмнө мэдэх шаардлагатай мэдээллүүд. Одоо та дараах асуултад хариулаад сайн дураар ажиллах боломжтой эсгээ шалгаарай. 7 хоногт хэдэн цагийг зарцуулан ажиллах боломжтойгоо тодорхойлоорой. Ажиллаж эхлэх ба дуусах боломжит хугацаагаа тодорхойлох. Ажиллах газар болон өөрийн гэр хоорондын байршлыг тодорхойлоорой. Тээврийн хэрэгсэлд суух шаардлагатай хэсэг зэргийг шалгаарай. Өөрийн сэтгэл зүйгээ бэлтгэрэй. Өмнө нь уулзаж харилцаж үзээгүй хүмүүстэйгээ харилцаанд ороход болцошгүй харилцааны асуудлууд, таалагдахгүй, сонирхолгүй ажилд хуваарлагдах зэрэг сэтгэл зүйн дарамт, ажлын ачаалал, стресс төртөх магадaltaйг анхаарна. Тухайн байгууллагын талаар сайн судлах, бүрэн мэдээллийг интернетээс авах нь чухал. Ажил үүргийн хуваар болон гэрээтэй сайн танилцаарай. Сайн дурын үйл ажиллагаанд оролцохдоо та аль болох өөрийгөө нээлттэй байлгаарай. Энэ нь танд тулгарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Дараах ур чадварыг та эзэмшсэн гэж үзвэл сайн дурын ажилд оролцоход танд хялбар байх болно. Багийн ажиллагаа. Бусад хүмүүстэй багаар ажиллах чадвартай байх. Ялангуяа өөр орчноос ирсэн өөр үзэл санаатай хүмүүстэй ажиллах чадвартай байх. Мэдрэмжтэй байх. Бусдын үзэл бодол мэдрэмжийг ойлгож хүндэтгэх. Сурах эрмэлзэлтэй байх. Бусдаа сурахыг эрмэлздэг байх. Дасан зохицох. Шинэ нөхцөлд ялангуяа гадны орчинд дасан зохицох чадвартай байх. Хүлээцтэй байх. Үл ойлголцол буюу бэрхшээлийн үед хүлээцтэй хандах чадвартай байх. Сайн дурын ажилтны баримтлах ёс зүй, ялгаатай олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх нь. Сайн дурын ажилтан дараах ёс зүйг баримтлан ажиллавал цохилтой. Эерэг хандлагатай байх. Сайн дурын үйл ажиллагаанд оролцохдоо хит их зүйлийг хүлээхгүй, бодит зүйл дээр үндэслэгдэн эерэг хандлагатай байх. Шудраг байх. Сайн дурын ажилтан нь зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ нийгмийн сайн сайхны төлөө шудраг бус байдалтай үл хэвлэрэн, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийж ажиллана. Хариуцлагатай байх. Сайн дурын ажилтан нь тухайн хариуцсан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэн, чанарын шаардлага хангасан гүйцэтгэл, үр дүнд хүрэхийн төлөө өөрийгөө бүх талаар дайчлан ажиллаж, өөртөө болон бусдад шаардлага тавин ажиллана. Боловсон харилцааг эрхэмлэх. Сайн дурын ажилтан нь зан харьцааны соёлыг чанд баримтлан, байгууллага, хамт олон ба бусад хүмүүстэй ээлдэг боловсон, хүндэтгэлтэй харилцана. Өөрийн санаа бодлыг илэрхийлэх буюу бусдад зүй ёсны шаардлага тавихдаа дууны өнгийг хит өндөрсгөх, этгээд болон доромжуг хиллэг ашиглах, бусадтай маргалдах, хэрэлдэх, зүй бус хөдөлгөөнд дохио зангаа хэрэглэх, бусдыг үл хүндэтгсэн харилцаа, бусад үйлдэл гаргахыг төвчгөн зүйтэй. Мөн түнчлэн өөрийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, зан үйл, шашин шүтлэг зэргийг бусдад тулган хүлээлгэх, тэднэр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн үйлдэл гаргахыг хориглоно. Бусдыг ялгуурлан гадуурхахгүй байх, тэгш хандах. Сайн дурын ажилтан байгууллагын хамт олон бусад хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, үйлсэл, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, орон нутгийн харьяалал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгуурлан гадуурхахгүй эрх тэгш хандна. Ашиг сонирхол мөнгийг урьдчил болгохгүй байх хэрэгтэй.
Ажиллах гэж байгаа байгууллагаас авах шаардлагатай мэдээллийн жагсаалт. Сайн дурын ажилтан байгууллагад шинээр ажиллаж эхлэх нь тухайн байгууллагад шинэ ажилтан авахтай адил мэдээллийг өгөх хэрэгтэй байдаг. Магадгүй тухайн байгууллага нь сайн дурын ажил ажиллуулж байсан туршлагагүй бол та дараах мэдээллийг байгууллагын сайн дурын ажилтан хариуцж байгаа ажилтнаас өгөхийг хүсээрэй. Тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, сайн дурын ажилтны эрх үүрэг, үйл ажиллагааны онцлог хэлбэрүүд, ёс зүйн хэм хэмжээний талаар цогц мэдээлэл авах. сайн дурын ажилтныг хариуцах ажилтан болон зохион байгуулах ажил үүргийнхэн талаар мэдээлэл авах. Сайн дурын ажилтны баримтлах дүрм журам, түүнтэй холбогдох баримт бичгүүдээр бүрэн хангагдаж мэдээлэл авах. Сайн дурын ажилтан мэдлэг, чадвар, эзэмших чиглэлээр анхан шатны болон давтан сургалтанд хамрагдах. Үйл ажиллагааны чиглэлээр болон богино хугацааны сургалтанд хамрагдаж чадвар эзэмших. Сайн дурын ажилтныг хэрэглэж болох офисын тоног төхөөрөмж, хэрэглэх түүнүүдийн мэдээлэл. Сайн дурын үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн сан I volunteer CGM. Энэхүү захин хичээл нь Европын холбоо болон Канада сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө төслийн хүрээнд бүтээв. Тус захин хичээлийн агуулга нь санхүүжүүлэгч байгууллагуудын байр суурийг илэрхийлээгүй болно.